Монгол улсад ураны цахилгаан станцтай холбоотой маргаантай асуудал яригадаад олон жилийн нүрийг үзэж байна. Үүнтэй холбоотойгоор саяхан урантай холбоотой нээлттэй хилцүүлэг болон жагсаал зохион байгуулагдсан. Уран гэдэг нь дэлхий дээр 13 улсад л байдаг байгалаас ялгардаг материал юм. Өндөр техник тоног төхөөрөмжийн тусламжтай зөвхөн уул уурхайл гаргаж авдаг ч гэсэн ураны шар нундгын цацраг идэх ялгаруулдаг хэлцдэг юм байна. Үүнтэй холбоотойгоор ураныг тойрсон олон өнцгийг та бүхэндээ хүргэж байна. Эхний өнцөг. Уран цацраг идэхтэй учраас бидний эрүүл амьдрах орчинд халдаж цаашдаа бусад улс орнуудад тохиолдож байсантай адил аюул дагуулнаа гэсэн өнцөг. Өнцөг 2. Монгол улс цахилгаан эрчим хүчээ Оросоос импортлдог. Хэрвээ манай улс өөрсдийн ураны цахилгаан станцтай болж өөрсдөө бие даан эрчим хүчийг үйлдвэрлэж эхэлвэл Оросын эдийн засагт сөргөөр нөлөөлөх учраас хөрш орны зөөлөн бодлого нөлөөлж ураныг эсэргүүцдэг гэсэн нэг өнцөг. Өнцөг 3. Мэргэжлийн хүмүүс ураны талаар ярихдаа хоргүй, хорт нөхцөл байдал үүсгэж сэргийлэх боломжтой гэж үздэг. Тиймээс бид шинжлэх ухаанд итгэхүү хүмүүсийн амд амьдсан ярианд итгэхүү гэдэг нэг өнцөг. Өнцөг 4. 2 грамм уран 200 тонн нүүрстэй тэнцвэц эрчим хүч гаргана гэлцдэг. Энэ нь шинжлэх ухаанаар ч нотлогддог. Монгол улсын эдийн засаг болон хөгжил дэвшлийг зориудаар саармагжуулах зорилготой эрх баригчид байдаг ч юм уу да гэсэн нэг өнцөг. Ураныг тойрсон олон өнцгүүдийг танд хүргэлээ. Аль өнцгөөс нь харах нь иргэн таны эрх юм а. Тухайн дурдгдсан өнцгүүд нь сэтгүүлч болон редакцийн зүгээс гаргасан өнцгүүд биш, иргэдийн дунд яригддаг өнцгүүд юм.